Өндөр суух тавтай морил би бол хөтлөгч инх бат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Манас Сэмийн үйлдвэр Дармон нэм болон Од Өндөр суугийн алтан гишүүд ивэнтэтгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Өндөр сууг, NTV телевиз, за мөн 83.3 107 хөтөлбөрийн Од Өндөр радиогоор хүрч байна. За орой минь Зандаа. За орой минь ба. Зарим хүн өглөө үзэн өглөөний минь. За Петергратад 1917 оны 2 дугаар сар Эзэн хаан 2 дугаар Николай ард түмнийхээ эсрүүс тэмцлийн хариуд нь хаан ширээнээс өөр татгалзжээ. Харин хаан цасгийг түлхэн унах нь тэр Лений тэргүүлсэн хувьсгачдад хамгийн хангалтгүй байна. Зүгээр нэг ингэж саналаар болчихно. Тэд нөгөө цоошин дэг журам тогтоохыг хүссэн юу гэхээр нөгөө коммунизм юм. Ингээд Ленин 1917 оны 10 дугаар сард зорьсноо биелүүлээд хувьсгалаа ялтанд хүргэдэг те. Октябрийн баяр гэж одоо бид Багдад тэмдэглэдэг байлаа шүү дээ энэ ялтыг. За итгэлийг нь хүлээсэн хоёр ч хүн түүнд хамгийн ойр нэгэн зэрэг шадарладаг байсан Ленинд. Гэвч тэр хоёр хүн нь болохоор бүр эсрэг тесргийн туйл гэмээр өөр хоорондоо бүр ямар ч адилгүй хоёр хүн байсан. Нэг нь Йосиф Сталин, нөгөөх нь Лев Троцкий. Гэхдээ Сталин, Троцкий хоёрын зөрчил тэмцэл болохоор бүр 1917 оноос бүр өмнө 10 жилийн өмнө эхэлсэн байна. Тэднийг 1907 оны 5 дугаар сард Лондонд болсон Оросын ажилчны социал-демократ намын их хурлаар анх нүүр түрэн уулзсан гэдэг юм л да. Нүүртүүлж. Тэр үед 28 настай байсан Троцкий болохоор залуу хувьсгачдын дунд хэдийн од болчихсон. Харин 29 настай байсан Сталин болохоор гүржийн төлөөлөгчдийн дунд багтсан нэг хэнийг таньж мэдэхгүй зүгээр нэг залуу л байна. Нэг хөдөөний залуу Хулгайч. Тий. Өөрөөр бол Троцкий тайзан дээр Сталин үзэгч сонсогчдын дунд суужсан гэсэн үг. Троцкий ч өөрөө илтгэгч, зохиолч, улс төрийн онолчийн хувьар сэхэтэн гэж. Харин Сталин болохоор залуудаа тийм яриа хөөрөө муутай, бие физиологийн хувьч тийм хүний нүдэнд өртгөр хүнийгэн байсан. Энэ хоёр хувьсгалч ир болохоор хоёулаа жинхэнэ нэрээсээ өөр нэрээр түүхэнд үлдсэн. Сталины жинхэнэ нэр бол тэ Йосиф Виссарионович Жугашвили. Харин Лев Троцкийн жинхэнэ нэр нь Леба Давидович Бронштейн. Тийм. Еврей нэр байна. Тийм вэ. За Леба хүү бол 1879 оны 11 дугаар сард Оросын эзэнт гүрний Херсоны засаг захиргаанд мэндэлсэн ба. Тэр чинь одоогийн Украин улсын Херсон мужийн нутагт Украины нэлээд өмнөд хэсэгт гэсэн үг. Тэгэхээр Херсон гэдэг нэг грек маягийн үг баста бүр тэгэхээр эрднээсээ бүрэг тийм. Түүний эцэг их нь еврей гаралтай. Гэхдээ шашин шүтлэггүй таричдсэн ба. Хэдий тийм ч гэсэн жүүдүүд л болсон хойно нэлээд биелэгж. Мөн үр хүүхдүүдтэй заавал нөгөө мэдлэг боловсролтой болоход их анхаардаг. Нэг л жүүдлэн бол яг энэ хуулийг бол тэ заавал дагдаг. Тэгэхээр Троцкий гэртээ Орос Украинаар ярьж өссөн бол хожимо Англи, Франц, Герман хэлийг бүр төгс сайн эзэмсэн ба. Сталинаас ялгаатай нь Троцкий эцгийнхээ хайр халамжинд өсөж. Гэтэл Сталин ч өөрөө ядуу зүдүү амьдрал донд хатуу харгас аавынхаа тэр зодуур нүдүр дүнд өссөн гэдэг. Нэг үгээр Сталин бол Оросын ажилтны социал-демократ намаас олонх болсон салсан нөгөө большевик дундаа ажилчийн ангиас гаралтай ганц хүн нөө. Харин бусд нь бүгд сэхэтэн эсвэл төрийн албан агчдын гэр бүлээс гаралтай. За ингээ хувьсгалчийн карьераа эхлэхдээ Сталин бол 20 настай байсан. Тэгэхэд Троцкий дөнгөж 17 таа. Гэтэ энэ хоёр хүний зам огт өөрөөр замсан баг. Троцкий өмнөд Оросын ажилтны эвлэлийг байгуулсан. Яг л энэ чинь Украины өмнөд хэсэгт өөрөө байдаг учраас тэг өмнөд Оросын ажилтны тэр эвлэлийг байгуулад тэгээд нөгөө социалист үзэл сурталыг дэмжсэн маш олон өгүүлэл, маш олон нийтлэл бичижсэн. Харин 1898 онд энэ эвлэлийн гишүүнгэх 200 гаруй хүнийг баривчилсны дотор Троцкий багчихгүй. Нөгөө хаан цэцэг барьж байгаа шүү дээ. Тэгээ нөхдийн хаамд бүтэн 2 жил хоригдсан ба. 2 жил ямар нэг шүүх хурлгуугаар хорсны эцэст түүнийг их нэртэй хамт эрхүүр үзүүлсэн ба. Эрхүүр үзүүлсэн харин 1900 оны явдал. Тэр үед Троцкий нэг 21 настай л байх. Анхны эхнэр Александраасаа тэр Зинаида, Нина гэдэг хоёр охинтой. Харин хоёр дахь охиноо төрөөд удаагүй байхад буюу 1902 оны 100 Троцкий эрхүүгээс буюу энэ Сибирээс оргон цухтаад зугацаараа Лондон орсон ба. Тий. Харамсалтай нь түүний хоёр охин хоёулаа эцэг эхээс өмнө нас нөхцсөн.
Отгоо охин Нина нь болохоор 1928 оны 28 онд 26 наснда сүрээ өвчнөр өөд болсон бол ууган охин Зинаида нь 32 наснда бүр Берлинд амиа эвгүүтгсэн ба. Харин нөгөө нөхрөө хилийн чанд руу зүхтаалгасан. Нөгөө Сибирийн хахар тэр хахир хатуу амьдрал донд хоёр нялх охинтой үлдсэн нөгөө Троцкийн анхны эхнэр Александр нь болохоор 1935 оны орчимд гівэнт нэг Орос сураг болоод тэгээд 38 онд гарч ирнэ гэдэг нь нөгөө Сталины тушаалаар цаазлагдсан гэдэг мэдээгээр гарч ирдэ. Тийм. Троцкий хэдийгээр тийм ар гэрийн хувийн амьдралаа тэр золигт гаргаж байсан ч гэсэн хувьсгалын үйл хэрэгээс бол үнэхээр ухарч бутсан удаа бол байхгүй. Үнэхээр үнч байсан яг эндээ. Тийм ээ. Троцкий бол бараг л бүх Европоор хөндлөнгуулд яваад цаг үеийнхэн аль агуу гэсэн тэр хувьсгалчид социалистуудтай уулзаж одоо тэр санал бодлоо солилцоод яваад байхгүй. Харин тэгж явахдаа Лондонд анх удаа Ленинтэй уулзсан ба. Троцкийн хувьд хувьсгал гэдэг нь ганц нэгэн улс орноор хязгаарлагдахгүй. Бүх дэлхийн тийм үйл хэрэг ба. Сталин болохоор харин олон талаараа тэр нэг гүржийн хөдөөгийн ир хэвээрэл байгаад. Ленинд хамаг л нөгөө хар бор ажлыг нугалж өгдөг Сталин. Сталин бол Ленины төлөө бүр гараа бохирдуулахаас буцдаггүй байсан болохоор нэгэн үе цөллөгт байх тэр большевикуудыг Сталины ахалсан танхаа этгээдүүд гэдэг одоо кавичкд хичээл да. Тэр нөхөд дангаараа санхүүжүүлээд тэр нөгөө цөлөгт байгаа большевикуудад Сталин өөрөө тэргүүлсэн байхгүй. Нөгөөдүүлийг санхүүжүүлээд тижээгээд тэтгээдсэн. Троцкий ингээ 1905 оны нөгөө 2 сард болдог цус нэм гариг гэдэг. Яг хүүхд багч сонсч ивэл энд нэг хаант засаглагын төлөө ажилчид тий ингээд жагсаж байгаа юм л да. Тэр хаант засаглах болно. Нухчин дараад хэдэн зуун хүний амиг юудагт болохоор цус нэм гариг гэдэг. Тэр Троцкий 1905 оны энэ нөгөө 2 дугаар сард болсон цус нэм гаригийн дараахан эх орондоо сэмхэн эргэж ирсэн ба. Харин 2 жилийн дараа буюу 1907-нд хувьсгалын үйл хэрэгээс болоод ахаал баригдаад нутаг заагдсан ба. Гэсэн ч Сибирь рүү яг цөлөгдөн ачигдах үедээ цаа чин ахаал ороод яаж игээд ахаад Лондонд хүрсэн ба. Ингээд бүр 7 жил болсон ба. Дараагийн 7 жилд Троцкий яасан гэхээр Австри, Германы хувьсгалчдаас тэр дэмжлэг авах, социал демократ үзлийг сурчлан таниулах, Правда гэдэг сониныг орос хэлээр эрхлэн гаргах, сонин хэвлэл болон бусад ухуулах материалаа Орос руу нууцаар нэвтрүүлэх зэрэг олон ажил амжуулж байгаа. Яг үндэ энэ дунд Троцкий хэрхэн амьдарч байсан бэ гэдэг асуулт уран гарчаад яг энэнгээр л амьдарч байгаа. Ингээл Правда гэдэг ч юм өөр сонин хэвлэл нийтлэл бичээл те. Элдв юм бичээд нийтлэлийн шагнал гэж байдаг да. Тэрнгээр л маш ядуу зүдүү амь зуугаад байгаа. Ер нь Европт. Их ядуу амьдарч исэн гэдэг нь бас санаар те. Тэгэхгүй бол нэг л их баян хүнтийн зугаалаад байгаа юм байхгүй ш. Харин тэгж л та харагдах гэдэг юм л та. Тий. Энд чинь та хувьсгал хийхин тулд баян тэгээ өөр юу ч хийхгүйгээр зөвхөн энэ үйл хэрэгтэй хамаг юм зарцуулаад байна шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь баян мөнгөтэй хүн л гэж бодогдоод байгаа байхгүй. Тий. Тэгэхээр их ядуу байсан шүү. Тийм. Тэгэхээр нөгөө амь зоодог юм сонд нийтлвчээл нэг хэдэн өрөө бэлдгээр шилжүүлж аваад тэрнгээр л амьдарч. Тэр чинь нэг олигтой ч юм ихгүй шүү дээ. Тий. Энэ зураа Троцкий 2 дахь эхнэр Натальятайгаа гэрэлсэн ба. Ингээд 1906 болон 1908 онд Лев, Сергей гэдэг 2 хүүтэй болж. Эхний эхнэрээс 2 охинтойс мал одоо 2 хүүтэй. За ингээд Ленин, Сталин 1913 онд Вен хот дахин уулзж байгаа юм л да. Энэ хоёр чинь урданд тэгээд нэг Лондон ч юм энэгээр явж исэн баг тий. Тэгсэн энэ 1913 оны энэ уулзалт нэг чухал юм. Яасан гэхээр мөн л ялгаагүй нөгөө Лондонд болсон уулзалт шиг нь их нөхөрсөг бус. Таагүй уур амьсгал донд болцсон юм байна л да. Яасан гэхээр Сталин өвч ялангуяа. Сталин өмнө нь нөгөө Лондон мэдэрч байсан. Өнөөх л өөрийгөө нөгөө сэхэтэн биш болохоор бусдаа нүд үзүүрлэгдэж байна гэдэг таагүй мэдрэмжийг Вен дахиад амсцсан. Ганц босрлон шүү дээ энэ чинь. Тийм. Яг тэгж мэдэрдэг хүмүүс. Тий. Яг чам руу дайраад байгаа юм шиг тий. Тэгээд Сталины энэ зөрчилтэй хэцүү мэдрэмж нь Троцкийн нарын тэр сэхэтнүүдийг замаасаа зайлуулъя гэсэн Сталины тэр хэтийн төлөвлөгөө үзэн ядалтын суур үндэс болсон гэж зарим төгснөр үздэг юм байна. За ингэсэн дараа жил юу болох вэ? 1914. Дэлхийн 1-р дайгилж. Троцкий нарын олон хувьсгалж нөгөө Австри, Германыг орхиод төвийг сагс нөгөө Швейцар руу шилжин сууршин штэ. Тэ?
Дай эхлэхдээ зэрэгцээд Оросын нөгөө социал-демократуудын дунд үзэл санааны хуваагдал гарчижээ. Дотор нь намынх нь бүтэц зохион байгуулж гэсэн нэлээд өөрчлөгдөд хүрчээ. Зарим нь социал-демократ гэж байгаа, зарим нь бүр хит зүүнний бүр большевик болдог ч юм уу тийм. Ингээд дотроо их өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бүгд нэг л юм хүсэж байгаа нь хувьсгалыг хүсэмжилж байгаа. Энэ хаан цэцгэлийг унгахыг. Ингээд хувьсгалын жил буюу 1917 онтой залгана. Дээр дурдсан 1917 оны 2 дугаар сарын нөгөө Петроградын өмнөр Троцкий Америкт, Нью-Йоркт байсан учраас эзэн хааныг хаан ширээнээс тэр татгалцсан мэдээгээр эх орн руугаа эргэж ирэхээр яарвчилж байгаа Америкаас. Гэтэл энэ чинь туулах зам нь дэндүү урт байсан учраас Троцкий бүтэн 3 сарын дараа буюу 1917 оны 5 дугаар сард л их Орос орондоо хөл тавьж байгаа юм л. Ингээд большевикууд засгийнхэнд гарснаар Ленин 1917 оны 10 дугаар сард түүхэнд анхны коммунист засгийн тэргүүн болж. Троцкий болохоор зөвлөлт холбоот улсын гадаад хэргийн ардын комиссараар томилогдож байгаа. Энэ чинь одоо зөвлөлт холбоот улсын анхны гадаад хэргийн сайд шахуу хүн гэсэн үг шүү дээ. Харин удалгүй 1918 оны хавар нь болохоор улаан армийн ерөнхий командлагч гэдэг албан тушаал үгүй болсноор Троцкий нөгөө гадаад хэргийн ардын комиссараас гадна улаан армийн тэргүүн болчихж байгаа. Тийм. Тэгэхээр энэ чинь улаан армийнхаа буюу улаан одоо коммунистуудын батлан хамгааллын сайд нь болчихж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ чинь иргэний дайнтай байгааг бас санаарай. Тэрнээс шиг зөвлөлт холбоос гээд нэгдэлтэй гарч ус байгуулагддаг юм чинь дотроо улаантнууд, цагаантнууд гэд бөө юм болж байгаа. Тэрнийх нь иргэний дайных нь нэг талынх нь дайны сайд нь л болж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр бүгднгийнх нь тэргүүн Ленин. Гэхдээ цэргийн хүч нь хинтээ байгаа. Троцкий гэсэн баз. Тийм байна. Тийм. Айрам Троцкийг мэдлээ байгаа. Тийм биш үү. Тийм. За энэ бүхэнтэй зэрэгцээд дэлхийн 1-р дайн, Оросын иргэний дайн буюу улаантан цагаантнуудын хоорондох маш их цус урсгасан тэмцэл үргэлжлсээр л байгаа. Зөвлөлтийн нөгөө шинэ удирдагчдын дунд ч гэсэн ялгаагүй тэр хагарал, дайсагнал, үзэл бодлын зөрчил бүр аль хэдийн газар авчихсан. Гэхдээ зөвлөлт засгийн эхний жилүүдэд Ленинд хүн хүч мэдээж юу яанс илүү чухал байгаа. Энэ чи иргэний дайн гэдэг чинь хоёр багтчих авч ирсэн. Ойр тойрны хүмүүсийнхаа нөгөө зөрчил тэмцлийг мэдчихсэн ч гэсэн Ленин бүгдд нь тэр тааш тохирох ажил албыг үүрүүлээлсэн. Яг л хэнийг ч гомдоочлохгүй бат. Гомдоолол нөгөө талд орчин. Троцкий ихэд л бусдыг нөгөө татах чадвартай. Илтгэх урлагийн бүр мастер хүн шүүд. Тийм байсан учраас цугласан олныг ёстой цөсгийн хөртөл ярьж чаддаг Троцкий. Харин Сталин юу гэдэг вэ гэхээр Сталин олны дунд ороод намуухан дуугаар тэр нэг яриа хөөрөөдөд хүмүүстэй гар бариад тэр бүр анзаардахгүй юмсыг их ажигладаг. Бусдыгаа судлахтаа их гаргууд байсан ба Сталин. Занга большевикууд 1918 оны хавар Санкт Петербургээс Москвад шилжин суурьсан даруйда Кремльд суух болж байгаа штэ. Тэгэхэд яасан гэхээр Сталин яг тэр үед Ленины яг хажуугийн өрөөнд албан таслаад болсон ба. Тэгэхээр Ленин хожимо Сталинийг тэр намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар томилсон санаанд өгдөх биш. Троцкий юу хийсэн гэхээр энэ тэнд итгэл тавина, хажуугаар нь өгүүл, найруул бичин, ном сонины ажлаас бүр өндийхгүй явж байгаа. Өөрөөр бол Троцкийн гол зэвсэг нь үг. Гэтэл тэр зур юу болжсэн гэхээр Сталин Ленинд бичих цаасны тэр ажилд нь Сталин тусалж байсан. Яг л ерөнхий нарийн бичгийн дараа шүү дээ. Зүгээр нарийн бичих байхгүй. Хожим нь энэ албан тушаалал өөрөө маш чухал албан тушаал болгож хуургасан болохоос тухайн үед яг Ленины бичих цаасны ажлыг зөөдөг. Гол нь энэнгээр дамжуулаад олонний дунд нарийн холбоо сүлбээ тогтоохын чухлыг Сталин ойлгоцсон. Харин энэхүү ерөнхий нарийн бичгийн дараагийн албан тушаал нь хожим Сталинд дарангуйл тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлж гисэн. За Троцкий хувьсгалын дараах хэдэн жилд ардын баатар болон хуурчаа. Ялангуяа 1918 оны 5 дугаар сар гэхэд ердөө 300 мянган цэрэгтэй байсан улаан армийг 5 сарын дараа Троцкий сая гаруй цэрэгтэй болгож. Ингээд иргэний дайны баатар гэжж Троцкий. Тэгэхэд 18 онд за сая хүрлээхэд 20 он гэхэд 2 жилийн дараа улаан арми 5 сая цэрэгтэй болж. Ингэж цэргээ өсөхийн тулд Троцкий чинь хаант Оросын бүр хуучин офицеруудыг ч хамаагүй игнэн дээр нэгтгэл бүгдийг нь улаантан болгосон ба. Мэдээж хажуугаар нь хүчирхийл сүрдүүлэг ашиглаж байсан нь бол тэрийг нь батлах хангалттай олон баримт байгаа л д. Ер нь нэг сайхан хүний талаараас яриад байгаа юм шиг. Ер нь бөө муухай хүмүүсийн талаар ярьж байгаа шүү. Хүүхд багч сонсч ийлэр.
За ингээд цаг төрийн хувьд олон талаар тэр ороо бусгай өвмөн бүжигнаантай байсан энэ жилүүдэд Орос оронд өчнөө олон үйл явдал өрнж байсан тодорхой. Мөн большевикуудын тэр бослого тэмцэл тэдний иргэний дайнд нөгөө ялсан явдал зэрэг олон хүчин зүйл нөлөөсөн ч ойлгомжтой. Гэхдээ зөвхөн Троцкийн ач хавьяа авиас чадлаар большевикууд иргэний дайнд ялсан гэж үздэг түүх их олон байт юм байна. Троцки тэгэхээр их чамбаа ер нь удирдахч байж бас их уран цэцүүхтэй тийм байна. Хурц ухаантай. За ингээд 1921 он гэд Орос орон хэд иргэний дайнд нэгтэлтэй гарсан ч гэсэн ган гачиг, өсөглөм, дайн дайжиндаа туйлдсан зөвхөн хоол хүнсний хомсдлоор ихэд л багаар утгад 1.5 сая хүн алдсан ба шүү дээ. Цаг үе хэдийгээр ийм хүнд хэцүү байсан ч гэсэн Троцки болохоор нам дотроо ч гэсэн ард олны дунд ч гэсэн нэр хүндтэй хэвээр байгаа. Гэхдээ түүний бараг 20 жилийн дараа Алс холын Мексикт алуушны гарт амиа алдах гашуун түүх яг одоо энэ мөчөөс эхэлдэг. За өнөөдрийн ивент итгэгчид танилцуулъя. За Монс эмийн үйлдвэр өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За Монс эмийн үйлдвэрийн Дармо нэмийг өнөөдөр танилцуулна. Ханиалга намдаах, цэр хохлох зорилгоор томог үеийн уушгийн өрөвсөл, гуусан хоолойн архаг өрөвсөл, тамхины шалтгаанд бронхит хэв тэргэлэн. Чиэс миний хоолойг ярих гэдэг нь үү те. Үгүй. Дармон гэд нэг их сонссон. Нэр яг өдийдэг хамгийн хэрэг болт юм шүү дээ. Нэг тийм бааз. Тийм байх. Над руу ингээ хараад байгаа чинь азанзаараад хөгшин хоолгоо энэгээр тасаач хэлэх гээд байгаа нүгэж бодохгүй юу вэ? Тэсээ өөрөө л хэлсэн шүү. Нэр уугаад үзгүй. Наач гоё болоод болж байна. За энэ юм маань уламжлалт даруй тав талах гэдэг юм байсан юм байна. За энэ имийг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн юм байна. За найрлаганд нь чацарган жимсний хатаасан шахтас, чихэр өвсний хурай ханд, үзэм, руда, жүр доорсон байгаа юм байна. За эмийн заавраас гаж нөлөө хориулах заалтыг уншаад эмч эмзүүчээс асуун эмийн найрлагдах аль нэгэн бодис ташилтай хэсгийг нэгтэлж хэрэглэнэ үү гэж анхааруулсан байна. За энэ юм маань бүх эмийн сонгуудаар худалдаалагдаж байгаа юм байна. Тэр жүр үр гэдэг нэг юм байдаг байна. Байдаг байна. Тий. Би зүр жүр үрийг жүр үр болгосон байх гэж Франц үг гэж боддог шүү. Заахын дээр энэ хэсгийг тэмдэглэж. За үргэлжлэе. За тэгэхээр яагаад яг тэр 21 оноос энэ нөгөө Мексикт алуушны гарт амиа алдах түүх яг эхэлсэн бэ гэдэг одоо шалтгааныг учир нь 1921 оны сүүлчээс Ленины бие бүр эрс моцсон. 22 оны 5 дугаар сараас 23 оны 3 дугаар сар хүртэлх 10 сарын хугацаанд Ленин 10 сарын хугацаанд ч 3 дацуу сар авчиж. Ингээд бие удирдах чадваргүй. Тэгээд хэлж ярих чадвараа бүр гээцсэн. Ингээд Ленин 24 оны 1 сарын 21-ний өдөр таалдагсаж. Түүний амьсгал хураасан мөчөөс зөвлөлт засгийг хэн удирдах вэ гэдэг тэмцэл эхэлж байна. 1-р сарын 27-нд нь болсон Ленины оршуулга төр гэтэл нам төрийн өндөр албан тушаалтнуудаас ганц л хүн байгаагүй. Тэр нь мэдээж Троцки байгаагүй. Яагаад гэж? Троцки өөрөө тэр үед хүнд өвчтэй Кавказд нэгэн аршаан сувилийн газар имжлүүлж байж. Гэтэл Сталин бусдаасаа төрүүлж засгийн эрхийг булааж авах гэсэн төлөвлөгөөгөө биелүүлэхээр Троцкид яасан гэж Ленины оршуулга болох өдрийг худлаалцсан. Энэ ямар балиар юм бэ? Хувьсгалын эцэг болсон их удирдагчаа хугацаа алдалгүй тэр доор нь оршуулах гэж байгаа учраас түүнийг Кавказаас ирээд хэрэггүй гэд Сталин Троцкид хил мэл хөргүүлсэн ба. Харин Троцки тэр энэ юу гэсэн үг гэхээр хүмүүст ингэж харагдана тэр оршуулга болж байгаа шүү дээ. Троцки үзэгдэхгүй. Тэгтэл оршуулгын цуваг Сталин ахалж байгаа. Тэгэхээр ард олонд ямархуу мессеж өгсөн тодорхой байна. Ингээд Сталин хүн болгонд Ленины өөрийн биеэр сонгосон дараагийн их удирдагч шиг харагдах болж. Троцки Сталиныг хит дутууналцсан. Гэдэг их гинэн биш үү? Тий. Яг л хамгийн ганц боловсролгүй нь учраас тэрийг арайч ингэж гэж бодохгүй байхгүй. Нөө Зиновьев, Каменев ч юм уу тэднийг л тий хин удирдагч вэ, би удирдагч вэ, тэд нар удирдагч вэ гэж бодно хөөс очиж нь гүрж ирэх гэж бодохгүйсэн л байхгүй. Гэтэл Троцки ингэж хит дутууналснаа тэр доор нь ойлгосон ба. Гэвч бүх зүйл хэдийн хоцорсон. Сталин гэж Троцки гэж биш. Харин Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Риков нарын зэрэг бүхэл хүч нөлөөтэй өрсөлдөгчөө ялан дийлээд зөвлөлтийн улс төрийн хяналтыг гарт авчиж.
Сталин Троцки хоёрын гол ялгаа нь юу гэхээр Сталин сая хүн ам үргэцсэн тэр хүнд хэцүү цаг үед зөвхөн дотоодоо анхаарахын чухлыг ойлгосон ба Сталин. Харин Троцки болохоор ийм хэцүү үед юу гэж хэлсэн гэхээр хувьсгалын үйл хэрэгэ Европ даяар түгээн дэлгэрүүлнэ, хувьсгалыг экспортлно гэдэг ийм хийрхүү санаа хүсэл мөрөдлөө огт орхиж чадахгүй байсан Троцкиг алдаа байхгүй. Өөрийнх нь философи байсан шүү дээ. Тий. Сталин бол бодиттой юм олж харсан байхгүй. Тийм. Дотоодоо эхлээд хүч хэрэг болгоё. Тэгэд эн чинь болохоор ард иргэдэнд туулж үгчиж энэ хувьсгалаас та Европ дээр экспортлно гэж солиорч явжсэн юм. За ингээд Сталин 1927-нд Троцкиг намаас нь хөөж. Түүгээрч үл барам Казахстаны бүр гүний гүн рүү цөлж. Гэтэ арайч цааш нь харуулчих зүрх зэрэг тухайн үед Сталинд хүрээг баг. Сталин нэгэнт Ленин угсаа заламжлагч болох нь тодорхой болсон ч гэсэн Троцки ч нөгөө ард олны дунд ч гэсэн хуучны нөгөө большевикуудынхаа дунд ч гэсэн нэр хүндтэй хэвээр байсан учраас Сталин түүнийг нөгөө шуудхан хөнөөхний оронд нэг мөр зүгээр зүглэлт хотуулсаас ингээ хөөчж байгаа юм. Троцки 1929 оны 2 дугаар сард их нутгаасаа хөөгдөд Туркэд ирсэн ба. Туркэд ирэхдээ хамгийн гол нь ахаад хизээч Орос орондоо хөл тавихгүй гэж бодоочгүй, төсөөлөгчгүй. Ингээд энэ мөчөөс хизээч их орондоо хөл тавьж үзээг. Троцки Стамбулын тэр эргээс холгүй орших Бюкада гэдэг нэг арал дээр эхнэр нөгөө Наталья болон хүү Левин хамтаар газарсан байл да. 1929 оны 7 дугаар сараас Троцки Сталины зан хандлага тэр төрийн бодлогыг шүүмжлээд янз янзын таниулах хуудас тараагаал Орос хэл дээр сэтгүүл хэвлэл эхэлж. Бас үзэлцээд байна л да хэлний чандаас. Энэ нь Троцки хөөгдөж цөлөгдлөө гэхэд бууж өгч дууг болох хүн биш юм байна гэдэгт Сталинд бүр ч илүү батлаад өгсөн юм өөрөөгөө. Троцкийн нэр хүндээс болгоомжлж тухайн цагийн Турки эрх баригчд тусгай цагдаа нараар түүнийг харгалзуулж байсан ба. Гэхдээ Европын дэмжигчд нь эн чинь бас нөгөө бөөн фэнтэй шүү дээ. Европын дэмжигчд нь түүнийг сайн дураараа хамгаалж бие хамгаалагчаар нь ажиллаж байгаа л да Троцки. Троцки Бельги, Норвеги, Герман, Их Британи гэд олон улсаас улс төрийн оргил хүссэн боловч бүгд татгалцдаг. Яг ер нь бүгдээр л энэ коммунизм гэдгээс бас жиргэж хэлсэн үе шүү дээ. Эн чинь мундаг коммунист хүн шүү дээ. Тий. Гэтээс нэг Англид уулзаад байгаа шүү дээ. Тэр үед бол Англид коммунизм ч юм уу тийм намууд бол зөндөө байсан юм байсан. Тий. Гэхдээ нэг ийм аюул болчихно гэж бодоагүй. Харин тий. Ер нь хаашаа хэлбих үгээл ингээд бичсэн юм шиг байна. Харин тий. Тэгж жаад ийм болчихныг мэдсэнгүүтээ болохгүй юм байна гэд нөгөө гэрэл хийхдээ тал руугаа явсан. Хаан цэцэг руугаа явчихсан шүү дээ. Тэгэхээр бүгд ингээд татгалзаад байгаа нь бас аргагүй байна. Тийм. Ялангуяа энэ 30-аад онд чинь Германаас улс төрийн оргил хүснэ гэдэг чинь тий. Тухайн чинь Гитлер эдэр чинь дөнгөж гарч ирж байгаа тий. Нөгөө л яг эсрэглэн шүү дээ. За 1932 оны 2 дугаар сард Троцки болон түүний гэр бүлийг зөвлөлт холбоосон иргэншлээс бүр хасаад бүгдд нь хөлийн хориг тогтоосон ба. Их орон дээр орж эргэж ирж болохгүй. Харин Сталин нэгэнт дэлхийн нийт коммунистуудын дэлхийн нийтийн коммунистуудын эцэг болчлоо шүү дээ Сталин чинь. Хөрөг зурганд бүр Ленин, Маркс, Энгельсийн зургийг дэргэж залардаг болсон. Троцкид одоо ирээдүгөө зөвхөн зөвлөлт холбоосын хөлийн гадна төлөвлөхөөс өөр сонголт үлдээг. Туркэд хөл хоригдсон суусныхын тэр 4 жилийн ойн дээр азар харин Францын ерөнхий сайдаас нааштай хариу ирсэн ба. Ингээд Троцкийн гэр бүл 1933 оны 7 дугаар сард Францын Руайн хотыг зорж байгаа юм л да. Гэхдээ тэр Францад ердөө 7 сар амьдарсан. Франц бол авсан ба. Яасан гэхээр 1934 оны ихэр Францад улс төрийн хямрал нүрэлцэн. Дотоод хэргийн шинэхэн сайд нь Троцкиг албадан хөөгд гаргачихсан бас. 35 оны хавруулахаар зөвлөлт Францын дунд харилцан итгэлцлийн гэдэг нэг шинэ тунхаг батлагдсанаар Франц орон хүссэн хүсээгүй Троцкид улс төрийн оргил олох ямар ч аргагүй болж. Тэгсэн 1933 онд Гитлер Германы засгийн хэрхэнд гарч ирсэн нь Троцкийн байрлалыг бүр илүү бүрд ордуулчих. Сталин одоо энэ өөрийнхөө хамгийн заналтай хийснэ буюу Троцкиг Гитлертэй харьцуулах, Троцкиг бүр нацист Германы холбоотон болгож харагдуулах бүх боломжийг ашигласан. Жишээ нь Францын коммунист нам гэхэд л
бүх дэлхийн дайсан гэдэг нэг аимшигтай аратны дүр зурагтай ухуулах хуудас гарахгүй. Тэрэн дээрээ өнөөх бүх дэлхийн дайсан гэдэг аратны тэр дүрийг Гитлер Троцкийн баг зүүсэн байгаар дүрсэлж байгаа. Сталины тэр суртал нэвтрүүлгийн нөлөөгөөр бүр Вьетнам хаахмаг бүр асар холын Вьетнам хятадын коммунистууд хүртэл Троцкий болон түүний талын гихт хүмүүсийг бүр бүгдээр үгүй ядж. Яг энэ дээр нэмэх нь Монгол гэж жижигхэн биччихээр. Нэр тийм шүү. Харин Сталин Троцкизмыг үнцээр нустгах нэрээр хэдэн зуун мянган хүнийг хэлмэгдүүлээд тэгээд маш их хүний хороос нь ингээд 1937 оноос 38 оны их хятлагаар амиа алдсан хүмүүсийн бүр нэлээд хувийг энэ Троцкигийн нэрийн дор үлдсэн. Энэ яргаллаа. Шалтгаан Троцки байсан байна тий. Сталин 1936-нд Троцкид цааз ялгаанаад. Гэтэ нөгөөд нь хаанаа нь мэддэхгүй л тий. Энд тэнд явж байгаа л та. Ямарсан цааз ялгаанаас. Одоо л Троцкигээс айх юм байхгүй. 36 гэдэг бол Сталин бол энэ нөгөө коммунизмд бол бурхан болцсон. Гэтэ бурхан болно гэдэг бол нөгөө утгаар байсан бол их зүгээр юм да. За Троцки ингээд зөвлөлт засгийн заналтай байсан болохоос гадна хувьсгалын түүхээс ч гэсэн арилж баларч байгаа юм л т. Яг энийг бол арилгаж байгаа. Нэг худал түүх зохиож гэрэл зураг, ном хэвлэл, баримт бичиг гээд тэр болгоноос түүнийг тунж болохгүй аргаар гэхдээ маш үр дүнтэйг чинь баллуурдад хайчихдээ. Энэ зур Францаас нөрөөгдчихэд тэгээд толгоор орж исэн Троцки чинь 1936 оны намар ахаад л ороод зүгтгаас өөр аргагүй болд. Яаскэр нөрөөгд бас фашистууд баг. Норвегийн фашистууд коммунистуудыг ойрлж эхэлсэн байхгүй. Тэгэхээр чинь эн чинь коммунистуудын бас гадна шүү дээ. Тийм шүү дээ. Бурхан тэнгэр нь. Түүнээс гадна Францын хэвлэл мэдээлэлээр Троцкийн эсрэг төр суртал хуулга явах нь бүр хит нэмэгдсэн учраас нөгөө яг норвегчууд нь түүнийг зац яв энэ бүр гай болж байгаа гэдэг их орноос гарахыг түүс болж байгаа нөгөө засгийн газар нь. Дээр нь мэдээж зөвлөлтийн дарамжхалж гисэн их байгаач норвегроо. За 1936 оны 9 дугаар сар гэхэд Норвегийн Хурум гэдэг нэртэй жижигхэн суурьнд гэрийн хорионд ороодсэн Троцкийн гэр бүлийг 12 дугаар сарын дундуур Рүтэн гэдэг нэртэй нефт тээврийн хөлгөөр Норвегиас гаргаж байгаа байхгүй. Рүт хөлөг онгоцно баг энэ чинь нэг сар орчим гэж явсаар хагаад 1937 оны 1 дугаар сарын 9-ний өдөр Мексикийн эрэгт хүрч. Европт угаасаа бүр Европ ямар ч улсад очих газар басан Троцкиг Мексикийн ерөнхийлөгч Лазаро Карденас харин маш хүндэтгэлтэй наргуур хөгтөж авдгийг гисэн. Мексикийн тэр ирэх барьчдын Троцкиг хүлээж авах энэхүү шийдвэрт хэн нөлөөсөн гэхээр нэрт зураач Диего Ривера болон түүний эхнэр болох алдарч цуутай зураач Фрида Кало нарын нөлөө маш их байсан. Фрида юм уу? Фрида Кало. Ямар сони. Дээр нь тэр ерөнхийлөгч Кардинаст болохоор өөрийгөө би зөвлөлт усаас ч тэр Америкийн нэгдсэн улсын ч тэр альнаас ч би хараад бишээ. Би бол шинэ цагийн дэвшилт үзэлтэй тийм улс төрч гэж олон улсад харуулах ашиг сонирхол байсан. Тэрийг харуулахдаа Троцкиг ингээд маш баяртайгаар хүлээж авч байгаа байхгүй. Надад айлч улс нь хамаагүй шүү гэдэг баруун зөв. За ингээд Троцки 1937 оны 1-р сараас 1939 оны 4-р сар хүртэл Мехико хотдох тэр нөгөө хоёр зураач болох Диего Фрида хоёрын гэрт нь амьдарч. Maaхан La Casa Azul гэд бичиж үзээрэй. La Casa Azul гэд цэнхэр байшин гэдэг нэртэй тэр байшинд амьдардаг. Одоо хүртэл байдаг. Үнэхээр яг зураач нарын байшин л тийм өнгөтэй байна дөө. Маш гоё цэнхэр өнгөтэй. Маш тийм улаан хөрөнгөтэй хүрээнүүцтэй. Оор орчин ерөнд бүр тийм яг хүний гараар хийсэн нэг харвас нэг юм байдаг да. Яг харагдчих тий. Тэнд амьдарчаа. Энэ хугацаанд Троцки зогсолтгүй бичнэ. Хэдийгээр улс төрийн эрх мэдлгүй боловч нөө үзэл санааны хувьд Сталиныг сөрөх сүрэг хүчний үүргээ хөрхий гүйцэтгэл байгаа юм л т. Тэгснэ хамгийн гол нь Фридатай учир оруулцдаг байхгүй. Тэгэхээр чинь Фридатай учир оруулахаар Фридагийн нөхөр Диеготой түнжин хаарахт үргэнэ дээ. Тэгээ би зүгээр энэ зохиол дээрээс энэ хоёрын учир оруулж байсан би зүгээр багтаа мэддэг байсан л да энэ түүхийг зүгээр уншчихсан учраас тэгээ бодож үзсэн. Тэгэхэд ийм бил. Энэ хоёр ч баг 20 гаруй насны зүрхтэй. Фридагийн нөхөр нь өөрөө Фридаг маш их хараач тавьдаг. Ер нь их өөдгөө баг зодц занчдаг ч юм аа. Тэгэхэд Фридагийн нөхрийн хажууд Троцки сэхэд хүн баг. Их хамаагүй тийм оюун санааны хувьд өндөр.
Тэгээ Фрида ч нөр уран зургийн хувьд ч гэсэн нөхрөөс хамаагүй суу бэлэгтэй. Тэнгүүд Троцкий ч гэсэн бас их нэртэй байж гэсэн Фридагийн тэр оюун санаа энэ хоёр бие биенийхэн тэр оюун санаанд дурлцсан ба нэгдүгээрт их татагдсан ба. Гэтэ энэ хизээч удаан үргэлжлэхгүй л дээ. Тэр маш хүчтэй шохоргол явчихгүй. Тэ. Тэгэд иймэрхүү юмэг болоод тэгэхэд одоо чинь одоо Фридагийн нөхөр гоё ганган сайхан зүйл хилдэг байхад Троцкий чинь өдөр болгон гоё үг хэлнэ, гоё жижигхэн захиа махаа бичиж өгнө. Нэг яг тэр зураач бүсгүй гал цогтод Испани тэ одоо гаралтай Мексик зураач бүсгийн сэтгэлийг бол Троцкий хөнгөн авч байгаа юм. Тэгээ өөрөө барыг 60 өгч байгаа нөгөөд нь 20 идэх настай. Тэгэд ийм л юм болцсон ба. Тэгэд яг хоорондоо холбоотой болчихгүй. Тэгсэн мэдээж нөхөр Диеготой түнжээ гарахад үргэн шүү дээ. Ингээд яг Троцкийн гэр бүл цэнхэр байшингаас нүүхээс өөр аргагүй болчих. Ингээд Мехико хотын Кайкан дүүрэгдэх Венийн гудамж нэртэй нэг гудамжинд дах өөр нэг баринд шилжин сууршихаас өөр сонголтгүй болсон. Энэ баринд нь Троцкитэй хамт эхнэр Наталья наваа. Мөн 33 онд нөгөө Берлинд амиа өгөөтгсөн нөгөө ууган охин Зинаида гэдэг байна шүү дээ. Зинаидагийн хүү Эстебан цуг амьдарчаа. Тэгэхээр энэ хоёр зээтэйгээ ингээд гурлаа амьдарчаа гэсэн үг. Хамгийн сүүлд амьдарч байсан эцэстээ алуучны гарт яг амь үргэцэн энэ байш нь одоо Лев Троцкийн гэр музей гэдэг нэртэй одоо орчил байт. Тийм үү. Троцкий хэдийгээр нэг аюул ойрхон байгааг мэдэрч байсан ч гэсэн Мексик орон түнд ертөнцийн хязгаар шиг санагдж байсан ч гэсэн өөрийн гих хүмүүсийг ямар ч нэгтгэж дөнгөнө. Дөрөвдүгээр интернационал гэдэг олон улсын коммунист байгууллагаараа Сталины тэгмийг эсэргүүцэж чадна гэж өөрөө найдсаар л байсан. Харин Сталин Троцкийг хичнээн мянган бэрийн алсад суунуу хамаагүй. Аль нөгөө 1936 онд гаргасан түүнийг цаасах ялаа гүйцэлдүүлэхээр хөмхийгээ зуугаад хүлээгэл багт. Яаж түүнийг алах вэ гэдэг. Ингээд 1938 оны 2 дугаар сард Троцкийн ууган хүү Лев Парист өөд болсон гэдэг мэдээг Троцкий хүлээж авдаг байхгүй. Ээжээр овгөлдөөс нь Лев Сидо 31 настай байж тэр мухар олгон хагалгаа хийлгэж байгаад Мисаслын орон дээр амьсгал хураачсан. Мухар олгой хүний амьд хүрэх үү? Тий. Хэцүү тий. Троцкий тийм учраас хүүгээ Сталины тэр уртгаар хөнөөсөн гэдэгт бүр өчүүхэн жиргэлзээв. Лев хүн өөд босноор Троцкий ингээд үр хүүхэд гоцорч. 4 хүүхэд дөрвөлээ байхгүй болсон. 2 охин гэсэн. 2 хүү. Уг нь тэр 2 ихнэр 4 хүүхэдтэй тийм 2 охин 2 хүүгээ аав. 2 охиных нь хувь заяа хэрэгснийг бэрхэлсэн. Харин 2 дахь ихнэрээс төрсэн отон хүү яасан гэхээр Сергей Сидовыг нь 1937 онд их хядлагын үеэр буудан хорооцсон байхгүй Сталин. Оросд байж исэн юм уу? Тий. Энэ ч нөө 2 хүүхэдтэй мөрчлөө нэгэнтэй л гарч амжсан шүү дээ. Тий. Тэгээ отон хүүг нь тэнд буудаад. Лев хүүгээ өөд болсны дараах хэд хоногт Троцкий эхнэр Натальягийн хамтаар унтлахын өрөөнд нам гүм ингээ бүгд юм бүр. Яг л одоо бүр ойртож байгаа аюул. Паристаа хүүг нь алчиж амж. Тэр нөгөө зээ хүү гэдэг байгаа шүү дээ. Зээ хүүгийнх нь ярьснаар хожим ярьснаар тэр хэдхэн хоногт нөгөө эхнэр нөхөр хоёр маш ихээр өтөлж дороотоод бүр турж ицсэн гэдэг юм байл. Гэсэн ч гашуудлын хэд хоногоо өнгөрөөгд Троцкий бүр урд урдынхаас илүү их бичдэг болж. Түүнийг амьдралынхаа туршид ер нь хэдэн бичвэр бичсэн гэдэг гэж 30,000 орчим бичвэр бичвэж хэвлүүлсэн гэдэг шүү дээ. Бичгийн хүн багс бол 30,000 гэж юу гэсэн үг. Бид нар зүгээр 30,000 Facebook дээр жижиг том хамаагүй пост бичгээд хэдэн 10 жил болно да. Тий. Түүнийг амьдралынхаа туршид тэгж их хэвлүүлсэн гэдэг. Харин бүрэн хэмжээний томоохон бүтээлүүд гэх юм бол Оросын хувьсгалын түүх, миний амьдрал, терроризм ба коммунизм, уран зохиол ба хувьсгал зэрэг номууд нэрлэж болд юм. Алагдах үедээ тэр харин Сталин гэдэг ном бичиж байсан байна. Тийм үү. Тэгэхээр Сталин тэрийг нь бас мэдчихсэн. Яг тэгвэл битүү тагнуулаад. Сталин тэр номыг нь дуусгахгүй хэвлүүлэхгүй гэж өмнөхөөсөө ч илүү Троцкийд бүр хорсдог болсон. Ингээд Сталин хөлсний ялуурчин хөслөөд Троцкий рүү илгээчихсэн. Мексик. Тэр номны үлдэгдэл байд юм. Бидэг. Тэр байвал хэцүү юм тий. Харин тий. За өнөөдрийн дугаарыг манай алтан гишүүдэд бэлтгэж байгаа. Манай найрал зургийг оруулж байт юм байна. Тийм үү. Тийм
Тийм шүү дээ. Тийм ээ. За манай алтан гишүүд гэж ямар хүмүүсийг яриад байгаа гэхээр манай хот мөндөр сувгийн Facebook хуудсын дэргэд алтан гишүүд гэх тийм нууц бүлгэн байдаг. За энд яадаг хүмүүс ордог вэ гэвэл манай үйл ажиллагааг 100,000 төгрөгөөр дэмжиж, за Монгол улстай шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжихэд түгээхэд тус болсон ийм хүмүүсээ бид нэр энэ нууц бүлгэмдээ бүртгэж авдаг байгаа. Тэгээ энэ хүмүүс маань их гоё. Биднэрт тусуулаад байгаа гэж байгаач бас биш юм. Өөрсдөө гар бие оролцоод байгаа байхгүй. Тий, яг нь. Энэ айгуу гоё ойлголттой санагддаг. Зөвхөн бид яриад авах биш. Бид нар ч гэсэн оролцмоор байна гэвэл биднэрт ингээд 100,000 төгрөгийг л ханд өгч болчихж байгаа байхгүй тий. Энэ мөнгө биднэрт бүр ямар хэрэг болтгийг хэвээр бүр төсөөлхийн аргагүй. Маш их. Хэрвээ энэ алтан гишүүн байгаагүй бол гишүүд маань байгаагүй бол бид нодлонгийн үдийд дампуурч байсан. Нодлонгийн 8 сар дампуурсан. 8 сар доо. Уржингийн юм уу? Явсан байгуулагдаад 24 онд байгуулагдсан. Тийм. Уржингийн 8 сар. 24 оны 4 сард байгуулагдсан шүү дээ. Тэгээ 8 сар ихэд бид нар мөнгө олцсон шүү дээ. Тэгсэн тийм. Бүр цалингаас тавих мөнгө. Тэгэхэд манай алтан гишүүд яг гарч ирээд бид хандив өгье гэд тэ. Тэгэхэд үнэхээр өстой гоё ш. Бидний нэр аварсан тийм. Үнэхээр аварсан. Талархаад баршгүй шүү нэр. Тий. За ахын доо тэр дансны зургийг өгчөөр ахын энд тэмдэглэж аваагүй байна. Тэгэхээр хэрвээ та ч гэсэн одоо бидэнд тандив өгөөд одоо энэ үйлсэд маань тус нэмэр болж болно. Тэгэх юм бол бид бас их талархан хүлээж авах болно. Тэр алтан гишүүдийгээ бид нэр бас нэг хэсэг үйл ажиллагаа явуулахгүйсэн. Одоо жоохон итэх хүчж байгаа тийм ээ. Энэ гишүүдтэй одоо янз бүрийн үйл ажиллагааг танилцуулна. Тэгээ арга хэмжээний зохион. Тийм нэг жилийн өдөр манай алтан гишүүд 300 гаруй хүмүүс ирсэн шүү дээ. Тэгсэн тийм. Одоо энэ жил бүр гоё болох та. Тэр өстой гоё үйл ажиллагаа болсон шүү. За биднийг дэмжихийг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэдэг IBAN дугаартай 4191 тэг 4 518 гэдэг донс руу 100,000 төгрөг шилжүүлэх учиртай юм. За та бүхэн мөнгөө шилжүүлэхдээ Facebook-ийн нэр болон утасны дугаараа гүйлгэний утган дээр заавал бичээрэй. За тэр одоо мэдээллээр чинь манай менежер тантай холбогдоод энэ алтан гишүүд гэдэг нууц бүлгэмдээ бүртгэж авах юм шүү. За баярлалаа. За ингээд Сталин хөлсний алуурчин Троцкий руу илгээчих. Сталины Мексик руу илгээсэн анхны хөлсний алуурчин 1939 оны 3 дугаар сард Троцкий амьд халтгаар болон төлөвлөж байгаа юм л да. Тэр төлөвлөгөө нь хэрэгжихээс өмнө нураад унтсан. Унтчихсан бололтой байд ер нь ямар ч юу ч болоогүй. Харин дараагийн нэлээд далаацтай ажиллагаа болд. Тэр нь болохоор 40 оны 5 дугаар сарын 24-нд болно. Дотоод хэргийн ардын комиссариат буюу НКВД-гийн гар хөл болсон тэр нэг Мексикийн коммунист намын партизанууд гэдэг. Яг Мексикт байгаа тэр коммунистууд бүгдээр зэвсэглээд Троцкийн байшин руу үүр зүрээр гиндүүлэн халддаг байхгүй. Тэгсэн чинь Троцкийн бие хамгаалагч нь маш сонор сэрэмжтэй хурдан шалмгай тулдаа тэднийг Троцкид хүргэлгүйгээр нөгөөдүүлийг хөөж турж чаддаг. Ингээ хоёр дахь бүтлгөө. Харин энэ будалцааны үеэр нөгөө Троцкийн 14 настай зэөхүү Эстебан болохоор хөлөндөө шархдаг шүү дээ. Энэхүү халдлагаас болоод Троцкийн байшин тэр жижигвтэр эдлэн газар нь юу болдог гэхээр цахилгаан гүйдэлтэй төмөр утсан хамгаалалттай тийм хашаатай болоод сум нэвтэрдгүү хаалга тохиолын систем үрдэл суйрлуулж. Гэвч Троцкий энэ явдлыг бараг сургуулалт төдий гэдгийг Троцкий мэдчихсэн. Сарын дараа тэр Сталин намайг өхүүлэхийг хүсэж байна гэдэг нийтлэл хэвлүүлдэг байхгүй өөрөө бичээд. Алуурчт нь хизээмүдгүй эргэж ирэх нь тодорхой байна. Гэсэн ч миний хувьд энэ хувьсгалын үйл хэрэгээс угарч буцах зам байхгүй гэхшлээ. Энэ улаан коммунист тэгж бичсэн байна. Тэрэн дээр түүний яг ингэж бичсэн зөгнөл үнэхээр яг 2 сарын дараа биелэл болт. Гэхдээ энэ удаад алуурчны дүртээ ирдэггүй. Энэ бүр амар юм бол. Өөрийнх нь тэр амьд хүрэх учиртай тэр Рамон Меркадер гэдэг Испани руу. Энэ Испани яасан гэхээр шүтэн бишгчийн дүрээр Троцкитэй танилцдаг байхгүй. Бүр эртнээс Меркадер болохоор 1938 онд Парист оюутан байхдаа өөрөө Франц дахь тэр нэг Троцкийн ихтгэлт хүмүүсийн нэгтэй танилцдаг. Тэр нь Нью-Йоркийн Бруклинээс гаралтай Сильвия Агилов гэдэг эмэгтэйтэй ойртож нөхөрлөөд тэр эмэгтэй итгэлийг нь олж авахгүй. Тэр бүсгүй бол Троцкийн итгэл хүмүүсийн нэг. Меркадер өөрийгөө болохоор Бельгийн би дипломатийн хүү юмаа гэд бусдад итгүүлчихсэн. Бол Испани хүн шүү дээ. Өөрийгөө Бельг хүн гэд бүр итгүүлсэн. Тэгээд 1939 оны 10 дугаар сард Мехико хотод ирэхдээ Канадын хуурамч паспорт ирчихэж байгаа юм байна. Илдэвтэй ягаар. Илдэвтэй тий.
Гэхдээ цаана зохион байгуулж байгаа стайл нь шүү дээ. Захиалагч нь. Меркадер багаар ингээд Троцкид ойртон дотносоо л. Нөгөө найз бүсгүйгээр дамжуулаад би хамгаалагчтай дотнуулаад бүр тэдэнд ингээд Троцкийг ихнэрт нь тэр нөгөө зээгүүд нь ч юм уу бэлэгсэлт өгөн эдлэнгийн тэр ойр зүрийн ажилд нэг туслана. Одоо төмөр утас муц ингээд татахт нэг хамт татж матад айг бол маш ухаалаг, маш алгуур тайван хөдөлсөн баг. Тийм байна. Нэг л мэдхэд 27 настай Рамон Меркадер гэдэг энэ бэлэгч юм шиг залуу Испани залуу л да. Троцкийн бүр эдлэнг нь хамгаалдаг. Байшингаар нь орж гардаг тэр цөөхөн итгэлтгүүний нэг нь болчихж байгаа. Троцкийн бие хамгаалагч болчихсон. Троцкийн зэхүү тэр Стебаны дурснаар бүр Меркадер бүр тэр хүүг дагуулад Мехико хотоор хүртэл өчнөө зугаалдаг гэсэн гэж байна. Энэ бүр уг нь бол яараг байгааз. Тийм байна. Хамгаалагч болол эхний өдрөө буутчих болохоор байсан. Тэ? Яванда тэр яг гол байндаа буюу Троцкид яг ойрцож эхэлсэн ба. Ингэж хэлсэн баг шүү дээ. Би ер нь ус тэрийн талаар нэг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ таны тэр эр зөргийг үнэнхүү бишин шүтд юм аа би. Хайртай бүсгүй Сильвиагийн ачаар би коммунизмыг бүр огт өөрөөр ойлгодог болсон. Таны өгүүлэл, таны нийтлэл, таны номуудыг уншаад би бүр өөрөө бичих гэж их оролддог боллоо. Болдгсон бол танд бичсэн юмаа үзүүлэхсэндээ энэ зэрэгч. Тэгээ бүр талцдаг болсон. Харин Армон Меркадерийн тэр баг хуулагдаж яг үн төрх нь иршлэгдэх өдөр Лев Троцкийн амьдралын яг сүүлчийн өдөр нэг. За энэ юу болсон гэхээр бидний нэвтрүүлгийн сүүлчийн өдөр шүү дээ. Меркадер 1940 оны 8 дугаар сарын 20-ны тэр өдрийн 17 цаг 20 минутын орчимд нөгөө бичсэн нийтлээ уншуулна гэд Троцки өрөөнд орсон ба. Би тэнд бичсэн юм үзүүлсэн гэж зөвшөөрөл авсан. За уншил та гэхэд нөгөө нийтлүүд аваад орж байгаа юм. Троцки яасан гэхээр бичгийн ширээндээ суугаад тэр цаасууд нь хараад яг ингээд унших гээд яг тонгоох үед нь ардан зогсож байсан Меркадер хөрөн өнгийн тэр цуун дотроос мүс буталдаг жижигхэн сүх гаргаж ирээд Троцкийн толгой дундуур ингээд яг хойноос нь буулгах тэр. Тиймээс энэ нэвтрүүлгийн гашчиг нь тий ийм учиртай. Сталины сүх Мексикт гээд. Яг тэр үед дөнгөж сургуулаасаа иж таарсан нөгөө зээ хүү болох Стебан олон жилийн дараа ингэж дурсаж. Би хашааны үүдээр орж ирээд ямар нэг таагүй зүйл болсныг би мэдэрсэ. Байшин руу дөхөөд очтол нэг бас харуултай яг халз мөргөлчихсөн. Гэтэл хагас хонгорхой хаалганы завсраар өвөөгийн маань нийл цус болчихсон толгой харагдаад тэр хүмүүс Стебаны холдуул гэд орилж байханд дуулдсан. Бас наад Арманыг алж болохгүй шүү. Наад Арманаас ч заавал үг унаа шүү гэж хэлэн сонсогдсон байна. Хамгаалагчд Арманыг зодж исэн гэж аахгүй. За нөгөө гавлын ясан цоороод маш их цус алдсан ч гэсэн Троцки тэр дор амьсгал хураагаагүй юм байна. Алуурчинтайгаа бүр тэмцэлдээд сүхийг нь булаах гэж зүтгэсэн гин. Тэгж амар харин төгөлжаад. Харин дуу шуу гармагц хамаалагчд нь өрөөнд яаран орж ирээд Меркадерийг зүгээр зодож нүдсэн баг. Бөөнөр. За тэгээд Троцкийг тэр дор нэмлэгт хүргээд Мессалт оруулсан ч гэсэн Троцки шархаа даалгүй дараа өдөр нь буюу 1940 оны 8 дугаар сарын 21-ний өглөө амьсгал хураасан баг. Лев Троцки өөд болохдоо 60 настай байсан. Эмчнэрийн дүгнэлтээр түүний гавалд 7 см тийм гүн шарх үүссэн баг. 8 дугаар сарын 27-нд Мехико хотын төвд болсон Троцкийг оршуулах ёслолд 300,000 гаруй хүн цугласан баг шүү дээ. Мексикт шүү дээ. Тий. Тэгэхээр энэ коммунист маш алдартай байсан баг шүү дээ. Ялч нөгөө бичих чадвар нь үнэхээр авах л да тэр илтгэх чадвар нь. За ингээд түүнийг чандарлаж амьдарч байсан тэр сүүлчийн байшингийнхан дэргэд яг эдлэн газрынхын цэцэрлэгт нь алх хадуур дүрслсэн тийм буусны чулуундор нутгалуулт. Харин Рамон Меркадер Мексикийн шүүхээс 20 жилийн ял сонсдог. Тэгээд яг 20 жилийн дараа буюу 1960 оны 5 дугаар сард Мехикотын төв шоронгоос түүнийг сулжээ. Түүнийг харин 1961 онд зөвлөлт холбооцсон их баригчид Баатрин ёсоор угтан аваад КГБ буюу те улсын аюулаас хамгаалах орооны дарга Александр Шилепин өөрийн гараар түүнд
зөвлөд толгуудсан баатар цолыг тэр одонг гардуулж гисэн түүхт. Меркадери ээж ч гэсэн мөн зүйл засгийн хайр шиг гөмиг хүртсэн. Сталин Троцкийг амьсгал хураасан гэдэг мэдээж тэр мэдээг хүлээж авсан дороо алуурч нэг нь. Гэтэ алуурч нэг нь шүү. Аюултай Троцкист үзэлтэн байсан. Троцки бүр өөрийн үнэнч дагалдагчийн гарт амиа алдлаа гэж мэдгэж байгаа. Өөрхөн тэр нөгөө явс алуурчнаа. Гэвч Мексикийн тэнгэр дор Троцкийн тэргүүн дээр тэр бууж ирсэн тэр сүх хэнийг болохыг хамгийн гол нь дэлхийн тэр хүн болгон мэдчихсэн. Энэ сүх хэний захиалгатай сүх гэдэг. Тэр бол Сталиных шүү дээ. Сталин харин Рамон Меркадери ээж тэр Карида гэд энэ хүнд Каридад Меркадери гэдэг юм л энэ эмэгтэйг тусгай ажиллагаанд нэр төртөө оролцсны учир гээд бас хамгийн том шагналуулах Лений одонгоор түүнийг шагнасан баг. Меркадер ингээд Чехословак, Куб зэрэг орноор амьдарч байгаад Мексик эмэгтэйтэй өөрөө гэрэлсэн байгаа. Тэгээд 50 гарсан хойноо бүр 2 хүүхэдтэй болсон. Ингээд 1978 онд Кубын Хаванатад уушигны хорт авдараа нас барсан. Эдүгэ харин Москвагийн Кунцевогийн оршуулгын газарт Рамон Иванович Лопес гэдэг нэртэй буурсны тэр чулуундор энэ алуурч нь нойрсож байгаа. Тийм үү. Зүгсэн байх нь тийм. Тийм байна. Харин Троцкийн гэр бүлийнхнаас бүгд амиургацсан. Харин тэр ганц зээх хүүгээд Эстебан Волко гэд энэ их хурц наслсан. 97 наслаад энэ 3 жилийн өмнө 2023 онд Мехикод дөгөөд болсон. Нүүд. Бас тийм гоё удам нь үлдсэн. Энэ зээх бол хиймч мэрэгжил эзэмсэн байгаа. Тэгэд 4 охинтой болсон. Хүүгээ өсгсөн тэр эмээ нөгөө Наталья наваа штэ. Троцкийн 2 дахь эхнэр гэсэн үг. Нөхрөөсөө бүр 22 жилийн дараа 1962 онд Парист амьсгал хураасан юм байна. Бас нэлээд өндөр нассан юм тийм байна. Троцки ингээд алуурчны гарт үргэлтгэхээс хагас жилийн өмнө 1940 оны 2 дугаар сарын 27-нд Троцкийн захиас гэдэг нэртэй үгэл бичсэн байна. Тэр үгэлдээ Троцки энэ эхнэр Натальяд хамгийн их таларсан байдаг. Тэр үгэлийг уншиж өгöd дуусгая. Социализмын төлөөх цуцсашгүй тэмцэгч байхаас гадна чиний хань нөхөр болсон минь юутай их азавшаан ямар их хувь заяа вэ? Хамтдаа бараг 40 жил амьдрахад чи минь надаас илүү зовж зүдэрсэ. Гэсэн ч инэрл хайрын чинь ундраг ширгэшгүй юм. Чамаа гаднаас орж ирэхэд чамааг дагаад өвс ногооны гэрэлгийгээ цэвэр цэнгэгээр мэдрэгдэг юм шүү. Тийм үед амьдрал гэдэг огтоос зовлон гэж юмгүй мэтэр хичнээн төгс төгөлдөр хичнээн үзэсгэлэнгоо санагдаг гэж. Ирээдүй хойчийнхан минь энэ сайхан ертөнцийг хорон муу санаа, дарлал мүлжлэг, аллах хүчирхийллээс ангид ойлгож цаг ямагт бүрэн бүтэн байлгаарай. Үнэхээр уран зохиогтой бас. Тийм байна. Троцкизм гэдэг үл тийм. Троцкизм тийм. Эн чинь болохоор ер нь Сталиныг бодох юм бол илүү инэрэнгүй байсан юм шиг. Хамаагүй инэрэнгүй. Тийм. Одоогийн манай энэ Скандинавын хэд шиг хөгжил гэсэн ийм санаатай байсан болов. Мэдгүй. Гэтэ улаан коммунист л та ер нь. Тийм л дээ. Гэтэ яг хэрвээ Сталин биш Троцкиг хэрвээ авсан бол ер нь бүх юм мэдээж шал өөр л болдог. Гэтэ тэр нь илүү зовлон болоод бид нар айг бол нөгөө хятадын бас нэг хэсэг болсон явж байгаа ч байсан юм билүү. Нөгөө яаж тий Сталин хар гэд яг манай тусгаар тогтолт үнэхээр нөлөөс нь үнэн шүү дээ. Гэтэ бас манай хамагс хитнүүдийг алсан ч үнэн. Зөв юмны бүгдийг хав хар өнгөж байхгүй, цав цав өнгөж байхгүй дайдлан л. Тийм. Тэг манайх ер нь хоёр талаас нь л ярьдаг тийм ээ. Тийм ээ. За баярлалаа. Зандаа. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань Монс эмийн үйлдвэрийн Дармоны болон Одмондөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столхны Одмондөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа хөгжлийн банкны дансуга 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.